намын одоо ном ургыг үзэн цамаарахыг үзэн тийм ээ. Очрооны дахилгаа энэ одоо манай очрооны бурхан гэгч 18 метр өндөртөө 12 метр өргөнтөө нэгт юу шүү дээ бурхан шүү. Энэ бол одоо яг боломжтой жинхэнэ одоо утгаараа энийг одоо ингэ сайхан задаад ингэж баярлж байгаа гэдэг бол бас л монголчуудын яа харахгүй бахарх ёстой түүх уламжлал соёлтой үзүүлэх хэмтэй ард түмнийг харуулж байгаа. Бид энийгээ сайхан үзүүлэх ёстой. Ийм л утга учираа бид сэргийж байгаа юм. Тэгэхээр 1639 онд зохион байгуулагдсан Даншиг наадмыг Нийслэлийн Цэнтрийн Тамгын газар Монголын бурхан шинжтэй төв ганцхан гэрчлэн хийд хамтран зохион байгуулж өндөрлөх шатанд орж байна. Тэгэхээр бид өдөрч та бүхэнтэйгээ Нийслэлийн Цэнтрийн Тамгын газрын дарга гэрэл чөлөөндрийг уулзууллаа. Сүхбаатарын мөнхан сумын хрият Болдуатрын бачаргада Хөвсөлэмгийн гацсан сумын хрият Чинчудууны хөвчрэн гэртээ Бодгон аймгийн Сэлэн сумын хрият Эдгэр сайхны амар сайхан Баян Хонгор аймгийн Заг сумын хрият Тогташ дуржин зэрэн тогтохтой Ховд аймгийн Чандуун сумын хрият Баян зэрэг дүүргийн Бохбаатар хүүгийн бүрэн сайхан Бодгон аймгийн Утгөндөр сумын хрият Бачудууны хашваттай Ховд аймгийн Баруун Турун сумын хрият Сүхбаатарын мөнхбат Бодгон аймгийн Могот сумын хрият Эрдэнэвлгийн Инхбаттай Завхан аймгийн Их ус сумын хрият Баян зэрэг дүүргийн Бохбаатарсангийн гончиг дамб Эрхэм хүндэт наадамчдаа Даншиг наадам хүрээцэм 2015 үндэсний бүхий барилдааны 5-ын даваа их хэрэглэн болсон байна. 5-ын даваанд Хөвсгөл аймгийн Тосон сэнгэл сумын хрият Содон дорж өсгөр ирүүтэй Забоо Бачаргал хөгчрэн гэртээ Баян Хонгор аймгийн Даг сумын хрият Ташдуржин зэрэн тогтох Булган аймгийн Сэлэн сумын хрият Амар сайхантай за Булган аймгийн Хотгөндөр сумын хрият Хашбат Ховд аймгийн Чандман сумын хрият Бүрүү сайхантай Булган аймгийн Могот сумын хрият Энкбат Улс аймгийн Баруун Турун сумын хрият Мөнхбаттай Завхан аймгийн Гончиг дамб Баян зэрэг дүүргийн Наран цогцтой заавал Баян Хонгор аймгийн Булган аймгийн Өсгбаяр Аранга аймгийн Бүрүү давагтай за Улс аймгийн Бүрэн дөгс Ховд аймгийн Хангайтай за одоо дэлгэцтэй Баян Хонгор аймгийн хрият Цэрэн тогтох Булган аймгийн Сэлэн сумын хрият Амар сайхан нарын барилдаан за хоёр их тодорхой барьсан түрээгүй Цэрэн тогтохын хувьд нэг сугдах гал өгдөн за давуулаад бариад авсан да дэс барилдааны шийдэндээ Цэрэн тогтохын за шуураа сугдаж нэг гүйлгээд Амар сайхан тогтоодож байна за энэ бол одоо 5-ын даваа начны даваа хин давсан бол одоо Даншийн начин цол хүртэх даваа байгаа за Цэрэн тогтохын хувьд арай хамаагүй бол одоо ер нь бол задгаа барилдаантай юм байна лээ. Баян Хонгор аймгийн Заг сумын хрият Монгол улсын одоо дархан авраг Ташдуржин Цэрэн тогтох аврагтай овг нэр ажил өнөө жил бүх зэргийн баяр наадам 5 давж зэргийн начин цолыг хүртсэн Ташдуржин Цэрэн тогтох энэ даваанд Булган аймгийн Сэлэн сумын хрият бүх аймгийн арслан Амар сайхан тоноос таарсан байгаа. за 5-ын даваанд Өвсгөл аймгийн хрият Содон дорж Сэлэн аймгийн Орхон тул сумын хрият Өсгөрийн дунар 5-ын даваанд тоноос таарсан байгаа. за одоо энэ Өсгөр Бүрүү давгнаар таарсан байгаа. Гончиг дамб за гончиг дамбын наран цогтой таарсан байгаа. за гончиг дамб за ганцхан зүүн суулаад мэхэн гүцээгээд Завхан аймгийн Их ус сумын хрият гончиг дамб 5 давж одоо Даншгийн наадмын начин цол хүртлээ. за цаашаа шууд Даншгийн зан арслан цол бол ойрхон байна. Гончиг дамбын хувьд бол үндэсний их баяр наадмын одоо гард цолтой бүх одоо Даншгийн наадмын өнөөдөр 5 давж хамгийн дөрөвж 5 давж одоо Даншгийн начин цолны болдод хангаж байна. за гончиг дамбын хувьд бол мөн ч сайхан уран хурд зайчин барилдаантай барилдааны их уран одоо хийцтэй барилдааны хийц галбир сайхантай гэж бүх сонирхож олон зүй ёсоор үздэг. за хүчит бүхэн барилдааны 5-ын даваанд Сүхбаатар аймгийн хрият Бата жаргал Хөвсгөл аймгийн хрият Хөгчрэнгэр нар 5-ын даваанд оноор таарсан байгаа. за Ховд аймгийн Чандман сумын хрият одоо Монгол улсын харцаг Баатар бүрийн Бүрүү сайхан энэ даваанд Булган аймгийн Хотгөндөр сумын хрият Хашбаттай оноор таарсан хоёр бүх талбайн төв хэсэг тогтуухан өрж ирсэн байна. за Бүрүү сайхны хувьд бол одоо тунч зайчин барилдаантай хоёр гарандаа одоо их камертай
нягт барилдаантай бөхчүүдийн нэг бол яхан арга бүрүү сайхан юм. За Хөвсгөл аймгийн Тосон Зингэл сумын харьяат Цэдвийн Содном Доржим. Цэдэнг аймгийн Орхон Дуул сумын харьяат Өсгөрдөгөр 5 давж Начин зовны болцод хангаж байна. За бас л энэ цагийн шилдэг хүчтэнгүүд одоо энэ шөвгийн 16 буюу баг шөвч даран үлдэж бүхэн барилдааны 5-ын даваанд Даншигийн Начин цолны даваанд хүч үзэж одоогоор Содном Дорж Гончиг дамбанаар Даншигийн Начин цолны болцыг хангаад байна. Цаашаа өшөө Даншигийн зан ардсан цолоорхон байгаа. За Цэрэн тогтгийн хувьд амар сайхныг одоо сугдах гайд өгöd энэ бас их хамаагүй өгöd бол амар сайхан бол одоо бас хүнд бярдуулдаггүй тийм онцлогтой өгтөө. Амар сайхан бол үнэхээр одоо бие жижиг хэрнээ тийм ээ. Одоо ямар ч том биетэй биетэй одоо бүхэд бол бярдуулдаггүй их уян атан чанартай ийм бүх бол яхан аргагүй Булган аймгийн Цэдэнг сумын харьяат энэ цагийн шилдэг хүчтэн одоо улсын цолонд тун ойхон яваа. Амар сайхан арт юм. За харахад бол энэ Өрөнгө аймгийн Баянгол сумын харьяат олон төмний дэрэм бор хэмээн халдварсан самдан жигмэл арцсан цай бол би бидэртэй нүүр зэрэг хэлбэр бол их төсөлтэй гэдэг. За хүчит түүхийн барилдааны 5-ын даваанд Овс аймгийн Баруун Туран сумын харьяат Мөнхбат Хов Булган аймгийн Могд сумын харьяат Инкоттой оноор таарсан 2 бүх тодорхой барьсан нүрээгүүд өрж байна. Энэ хоёр бүхэн барилдаан сайхан болно. Бүрэн төгс Мөнхбатын хувьд бол мөн ч одоо сайхан дайчин барилдаантай. Инкотын хувьд барилдааны сайхан мэдэрч одоо барилддаг. Ийм шилдэг бөхчүүдийн оноос таарсан суглаа таарсан байгаа. За Бачарганы хувьд Хөвчрөнгөний элэг ус Синжигний барьсан түрээд авжээ. Бачарганы хувьд өнөө жил ардын ус холын төв 94 жилийн он баяр наадмаар Монгол улсын Начин цолыг хүртээд байгаа Болдбаатарын Бачаргал. За Цэрэн тогтох амар сайхнаас баруун гар давуулаад зүүн гар сугны хонгорцны барьснаас за дагуулж гойдаа дүү хүртлээ. За өөрөө хийгээд байгаа. Хамаагүй ингэж бярдах юм байдаг юм да ингээд Булган аймгийн Цэдэнг сумын харьяат амар сайхан Цэрэн тогтохоор 5 давж Даншигийн наадмын Начин цолны болцол хангалаа. Амар сайхан бол үнэхээр игдүүтэй барилдаантай. За ер нь иймэрхүү задгаа барилдааныг бол сайхан ашиглана. Цэрэн тогтохын хувьд бол их л задгаа барилдаантай юм байна лээ. Үнэхээр задгаа барилдаантай. Насвал залуу өшөө цаашаа барилдааны арга туршлага суух байх л да. Өөрөө шийдсэн хийгээд давуулж даваад хаяус онооч ундаг ийм л бүх юм. За энэ бүрүү сайхан хашватнаар барьцуур тавилцаж байна. За бүрүү сайхны хувьд өчигдөр 5-ын 4-ийн даваанд улсын арсан Батцуурыг одоо авсан. Бүрүү сайхны хувьд сүүлийн үед барилдааны явж байгаа улам өсөж байгаа. Улсын ямар ч цолонд хүрэх боломжтой хэмээн наадамчин олон бүх сонирхож өнөөдрийн бүлээн ширсэн юм бүх юм. За Зүгбаатар аймгийн харьяат Батжаргал Хөвсгөл аймгийн харьяат Хөгчрөнгөр нар одоо 5-ын даваанд оноор таарсан. За Батжаргалын хувьд зүүн гар элэг усны барьцтай баруун гар Синжигний барьсан түрээд бариад авсан. За Хөгчрөнгөрийн хувьд хамгаалт тэгээд одоо 2 Синжигний барьц дараад барьсан байна. За Хөгчрөнгөрийн хувьд бол ер нь бас их барилдааныг нарийн горгон мэдрэмжтэй уучраа өөхөх юм ихийг дагуулж одоо бацуу барилддаг бас дахинд нь за Батжаргалын хувьд бол Монгол улсын дархан авар Афган самдангийн Сүхбат аваргын сургуулийг төгссөн Сүхбат аваргын шав. За хүчит түүхийн барилдааны 5-ын даваанд Овс аймгийн Давс сумын харьяат Бүрвийн бүрэн төгс Ховд аймгийн харьяат Чингэлтэй дүүргийн бүх оригхийн хангайтай 5-ын даваанд оноор таарсан. За бүрэн төгсийн хувьд баруун гар элэг усны барьцтай зүүн гар сугны хонгорцны барьцтай за хангайгийн хувьд баруун гар элэг усны барьцтай Синжигний барьцтай 2 бүхэн барилдаанд тогтоохон үргэлжилж байна. За бүрүү сайхны хувьд хашаатаас одоо бас дохоод нэг суугаад барьц авчих гад хөөгөөд барилдаад байна. За бүрүү сайхны хувьд бол нэг л одоо барьцсан хүрээд авах юм бол ялангуяа шуудганы барьцанд гар хүрсэн байхад бол ер нь төвггүйхэн давчдаг учраас бол за хашаатны хувьд бол ер нь барилдааны бас ур чадвар сайтай 2012 онд Өмнө аймгийн баяр наадамд төрүүлж аймгийн ардсан цолыг хүртсэн. Монгол бүх хөргөнд болдог аймаг төрийн цолтой болон улс аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаанд асал амжилттай сайхан барилддаг
шилдэг арслангуудын нэг бол аймгийн арслан Ашбат юм. За бүрэн төгс хангаа нар тавьсан байна. За хоёулаа бол одоо үндэсний хөгжүүдийн бол одоо чадтай хөгжүүд энэ тавын даваанд бол одоо суглаагаар оноо тарсан байгаа. За тавын даваанд одоо Овс аймгийн Баруун Бурун сумын харьяат Сүхбаатарын Мөнгөт Булган аймгийн Могод сумын харьяат Энкоттай оноо тарсан хоёр бүх тодорхой барьсан түрээгүй хоёр бүхийн барилдаан үргэлжилж байна. За энэ хоёр бүхөөс үнэхээр уран урт дайчин үзүүштэй барилдаан гарнаа. За Мөнгөтийн хувьд бол эсрэгтэй барилдаантай. Энкотийн хувьд бол их уян хатан чанартай. За Энкотыг бол унсан хойно дундаа гэхээс биш ер нь хамаагүй гомом хийж дутуудах юм бол Энкот бол ер нь унаж явж ижил мөхийг хийж явдаг. За бүрэн сайхны хувьд одоо хашаатаас барьцахгүй дөлөөс нь алхаад байна. Жагаад нэг элэг өсний барьсан түрээд бол одоо барьцаад авшруулад ер нь барьцнаас л одоо тун сайн барилдана бүрэн сайхан. Зайлж дунгуйлд татсан шуудганы барьснаас тэжид төрж хөөн. За ер нь бол одоо гартаа бол одоо тун мэртай ийм харцаг байгаа. За Мөнгөтийн хувьд Энкотын элэг өсний барьсан түрээд барьцаад авчаа. Өнөөдрийн барилдаанд бол Даншигын начин цолтой бүхэл 6 төрөг боломжтой. Даншигын заан арслан нэг төрн 8 бүх одоо товны төлөө товн төрж барилдаж байгаа 5-8 бүх. За Мөнгөт таврах Энкот начин нар бэстүр тавигдсан байна. Хоёр бүх бол олон удаа хоорондоо таарч баригдсан. Зүүнийхээ барилдааны онцлогийг сайн мэдэх ийм бүхчүүд юм. За бүрв давг одоо сүүр заан нар Хингэнэн татгтай ер нь татгаж барилддаг. За тавын даваанд Булган аймгийн Бүрэг хангай сумын харьяат Урьдчилан 10 болсон. Урьдчилан 13 болсон гэж шүү. Урьдчилан 10 болсон хөө. Содоор юм уу? Аваа содоор. VIP байнгын үрдis төсний тусал бүрээс өсвий та VIP гоо сайхнаа болж яваарай. Үргэлж садуугаарай. Наадмын шууд дамжуулалтын албан ёсны түнш Tesco корпорац. Урьдчилан 10 болсон. Урьдчилан 13 болсон гэж шүү. Урьдчилан 10 болсон хөө. Содоор юм уу? Аваа содоор. VIP байнгын үрдис төсний тусал бүрээс өсвий та VIP гоо сайхнаа болж яваарай. Үргэлж садуугаарай. Урьдчилан 10 болсон. Урьдчилан 13 болсон гэж шүү. Урьдчилан 10 болсон хөө. Содоор юм уу? Аваа содоор. Монгол Улсын урлагийн гавьяа зүтгэлтэн хөгжмийн зохиолж болох жавын уран бүтээлийн уран сангаа сунган уралдах олон улсын эстрадын дуудуулагчдын My Voice 3 дугаар наадмын бүртгэл эхэллээ. Сэтгэл хүрсэн аялгууд дуу бүхэн нэгэн дээвэр дөрвшилэх энэ цагийн тэмцээнд та бүхнийг урьж байна. Та өөрийгөө сор, өөрийгөө хөгжүүл, өөртөө итэг. Ирээдүйн амжилтыг тань бацгах цаг хугацаа таныг хүлээж байна. 16-аас дээш насны хүн бүр оролцох боломжтой энэ уралдаанд чөлөөт, жижиг кино, эх орон гэсэн сэдвийн дор дөрвөн үе шаттайгаар Улаанбаатар хот болон Хөдөө нутаг, гадаад улс орнуудад зохиогдно. Та UBS телевизийн байранд өөрийн биеэр ирж бүртгэл хамрагдаарай. Мөн My Voice Facebook хуудаснаас дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Мэдээллийг 714-434, 99-1 3742, 1919-51-ээс лавлно. Цаг хугацаа орон зайвар шүн байгаа цагт хүмүүс бид дуу хөгжмөнтэй нөхөрсөөр байх болно. My Voice 3 дугаар наадам.
синемад англи хадмал орчуулгатайгаар өдөр бүр гарч байна. Их бүтээн байгуулалтын 10 жил нийслэлийн автозамын газар. Хүүхэд багчуудын зуны амралтанд зориулж байгалийн нөөц жуулчны бааз Ace English сургуулийн төвтэй хамтран англи хэлний эрчимжүүлсэн 100-аатай хөгжилтэй сургалтыг зохион байгуулж байна. 3 дугаар ээлжийн сургалт 8 дугаар сарын 4-өөс 8 дугаар сарын 10 хүртэл, харин 4 дугаар ээлжийн сургалт маань 8 дугаар сарын 11-ээс 8 дугаар сарын 17 хүртэл тус үргэлжилнэ. Байгалийн нөөц жуулчны бааз Ace English сургуулийн төв хүүхдүүд та бүхнийг англи хэлний эрчимжүүлсэн сургалтанд урьж байна. Загснууд 2015 телевиз кино сонирхогчдын олон улсын загснууд 2015 наадмын үндэсний шалгуур улалт эхэллээ. 13 дахь жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж байгаа энэхүү наадамд байгаль, аялал, миний гэр бүл, манай хот, синема буюу кино, анимашн буюу компьютер графикаар бүтээгдсэн кино, хөгжилтэй акшн, баримтат кино гэсэн номинацуудаар оролцох боломжтой. Шинэ бүтээлийг 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл UBS телевиз загснууд фестивалийн комисс бүлээн авч байна. Үндэсний шалгуур улалтанд оролцох бүтээлүүдэд тавигдах шаардлага уран бүтээлч шинэлэг сэтгэлгээгээр хандсан байх. 15 минут хүртэлх хугацаатай байх. DVD болон HD форматаар хуулсан байх. Монголоос оролцогчдын бүтээлийг мэргэжлийн комисс шалгаруулна. Таны бүтээл үндэсний хэмжээнд шалгарснаар Оросын холбооны улсад зохион байгуулагдах телевиз кино сонирхогчдын загснууд 2015 олон улсын наадамд оролцох юм. Танд амжилт хүсье. Та яг одоо камераа аваад гараарай. Утас 74 84 34 99 26 97 49. Өнөөдрийн онцлог мэдээ Улаанбаатар хотын хог хаягдал. Би тогноос хэрхэн салах вэ? Хүмүүсийн ухамсарт хог байсаарлаа. Хаасаагүй хог хайж байгаа иргэдтэй яаж тэмцэх ёстой вэ? Хог бол хотын хамгийн тулгымцсан асуудал. Хог бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Хог хаях нь хамгийн ухамсаргүй хүний үйлдэл. Хот хогийн сав биш. Төрөлх хотыг маань хогийн сав болгодог хүмүүсээс болгоомжилцгоо. Мэдээллийн технологи шуудан харилцаа холбооны газраас телевизийн өргөн нэвтрүүлгийн аналог системийн нэвтрүүлэгчийг зогсоох хугацаат хуваарийг баталсан бөгөөд хуваарийн дагуу унтраах ажил эхэлнэ. Телевизийн өргөн нэвтрүүлгийн тон системд бүрэн шилжиж буйтай холбогдуулан хэрэглэгчид тохирох бэлтгэлээр хангана уу? Хэрэв та шинээр телевизээр худалдан авах бол DVB-T2 стандартын телевизээр худалдан авах. Харин телевизээрээ солилгүйгээр set top box төхөөрөмж сонгох бол баталгаажсан тохирлын гэрчлэгээтэй бүтээгдэхүүн худалдан авна уу? Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж тоон телевизийн давуу талыг мэдэрцгээе. Харилцаа холбооны зохицуулахаараа Аврора Films таны хүсэлтэй клип, реклам, захиалга нэвтрүүлэг, баримтат кино болон дэлгэцийн төр бүрийн контентийг бүтээн. Таны цаг хугацааг нэж өөд тэмүүлэх замыг таньна. Аврора Films. Найрсаг Улаанбаатар төлөвлөж байна. Улаанбаатар хотноо хүй долоодогт 8 сарын 8-ны 9-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх даншиг наадам хүрээ зам соёлын арга хэмжээнд наадамчин олон та бүхний хүрэлцэн ирэхийг хүрж байна. 8 дугаар сарын 8-ны өдөр Чингисийн талбайд Бурхан шашны сүм хийдүүдийн 1000 лам ном хурж ерөөл айлтна. Мөн 8 дугаар сарын 8-ны өдөр хүй долоодогт үндэсний бүхийн барилдааны 1, 2, 3-ын даваа Адрага их насны мордын уралдаан үндэсний сурын харва Ожирван шүтэн өндрөгэний дүрийг залж мандал өргөх бөгөөд лам нарын тунд үндэд гоч нарын ном хаялцах балин тосон урлагийн тэмцээн болж наадамчин олон зориулсан шилдэг урлагийн тоглолт болно. 8 дугаар сарын 9-ний өдөр хүй долоодогт үндэсний бүхийн барилдааны 4, 5, 6, 7-гийн даваа соёл насны мордын уралдаан сам харайж өндрөгийн Занмазрын намтар уран бүтээлийн үзэсгэлэн гарах бол аймаг дүүрэг тус пресс шилдэг урлагийн номерыг шалгаруулж Монгол хоолны үзэсгэлэн худалдаа шилдэг айраг шалгаруулах хурдан зэргийг зохион байгуулна. Үндэснийхээ өв соёлоор багахж сайхан надаарай. Урьдчилан 10% болсон. Урьдчилан 10% болсон гэж шүү. Урьдчилан 10% болсон гэвэл содоор л юм уу? Ваа, содоор л. VIP байгалийн үрдis тусын тусал бүрээс Sweeta Wild-би гоо сайхнаа болж аваарай. Үргэлж садуугаарай. Наад
наадмын шууд дамжуулалтын албан ёсны түнш Десо корпорац. Урьдчилан 10 болсон. Урьдчилан 10 болсон гэж. Урьдчилан 10 болсон хөл. Содоор юм уу? Ваа, содоор. VIP байгалийн үрдis тусын тусал бүрээс бүсгүй та VIP гоо сайхнаа болж байгаарай. Үргэлж садуугаарай. Урьдчилан 10 болсон. Урьдчилан 10 болсон гэж. Урьдчилан 10 болсон хөл. Содоор юм уу? Ваа, содоор. За Ховд аймгийн Буянт сумын хаяад ойрхон хангаа гэж энэ цагийн шилдэг хүчтэй улсын цолон тун ойрхон яваа. За Ховд аймгийн Буянт сумаас бол 1940 онд Ардын өмсгөлийн 29 жилийн он баяр наадмаар улсын баяр наадмаар төлөвлөсөн. Олон төмний жижиг хинэн За тогтоод үлсэн дагуулад модсон инкот. За бодлогоо за тогтоод мушгиж магадгүй ийм мэхэн дээр бол одоо инкот нэг амархан явахгүй хаа. Бүхий жолоо уралдаанаар хилдэг юм бол одоо за инкот бол нэг ер нь бол нэг тэнцвэр алдсангүй шүү тийм ээ. Алдсангүй. Мөнгөтэй хувьд бол одоо ухсраа олон мэхэлж дахин цуглаад тэндээс бодгож үзээд мушгаад бол одоо олон ухсраа мэхэл энд нь бол одоо инкот нэг одоо тийм тэнцвэр алдсан шинжгүй зогсож байх юм. За Ховд аймгийн Буянт сумаас бол одоо архивын хангаа арслангийн нутгаас бол 3 барилдаанч Мегмар заан гэж 1970-аад он 80-аад оны үед барилдаж байсан. Сэнжиглэг усны барьснаас одоо Пүрэв давгийн хувьд баруун талдаа дунгуйд татаад дутуудж байна. За энэ мэхийг бол одоо хоёр талдаа хийдэг Пүрэв давгийн хувьд. За хагалж өшөглөө тат. За хийж татах гэж үзлээ. За энэ мэхийг нь бол одоо өсөхөөр за мэдж байгаа учраас бол биеэс болоод нэг тэнцвэр алдахгүй нэ. За ингэж унтуулж явж байгаа, мөргөж явж байгаа дахиад энэ бас ороод өгөхийг бас үгүй гэхгүй. За өсөхөөрийн хувьд бол үнэхээр одоо бас нэлээд Пүрэв давгаас санаачлалыг гаргаж барилдуулж өөрийнх нь бэхэн дээр дагуулж хийх гээд байгаа юм уу гэмээр харагдаж байгаа юм. За Пүрэв давгийн хувьд бол өөрөө нэлээд бас барилдаанд санаачлагтай өөрөө уучраа бөхөөс урдж бих хийж барилддаг. За дахиндаа дутуудлаа. За хавдруулжин барьснаас одоо бачаргал зөрүүлж нэг хөгцрөнгөрийг дахиндаад хоёр өхөн барьц задарч байна. За хөгчрөнгөрийн хувьд бол бас арал жим багтаач гэлээ. Бас одоо авсаархан юм бярдуулж барилддаггүй онцлогтой бөхчүүдийн нэг бол хөгчрөнгөр арслан юм. За Пүрэв давгийн хувьд бол одоо ингэж нэг илэг сэнжигний барьцтай нэг алхаж байгаа нэг ахаад бас баруун талдаа бас нэг дунгуйлд татах мэхэрж магадгүй. За өсөхөөрийн хувьд бол одоо мэхэн дээр мэдрэмжтэй хавь мэхийг бол одоо тун сайн хийдэг. Аль анныхаа барилдааныг бол одоо хоёр өвт тун сайн мэдэж байгаа. За Батчаргалын элэг ус нэлээд сулхан байгаа юм болов уу гэмээр харагдаж байна. За элэг ус сул байхад за тавхайлаа. За мөн сайхан тавхайлаа. За долгооны барьснаас хөл цөмрөгтөн тавхайлаад давчиж байна. За сайхан мэдэрч сайхан харлаа. За Сүхбаатар аймгийн Мөнгө хаан сумын хаяат явсан бүхэн дэвжээний бүх улсын шин залуу начин Болдбаатарын Батчаргал давлаа тав давлаа. За нэг сарын дотор одоо улсын наадмын начин Даншгийн наадмын начин цолны болцлыг бол одоо Бачаргал хангаж байна. Бачаргалын хувьд бол одоо энэ 2015 он бол одоо үнэхээр өнгөтэй одтой сайхан жил байна. За мөн Сүхбаатар аймгийн Мөнгө хаан сумын хувьд бол өнөө жил сумынх нь 90 жилийн түүхт 90 жилийн болсон. 90 жилийнхээ ойд бол одоо Монгол улсын начин хэмээх эрхэм мөнтэй цолоор бэлэг барьсан байгаа. Болдбаатарын Бачаргалын хувьд бол за зан начин хоёр энэ цагийн шилдэг хүчтэнгүүд сэнжиглэг усны барьцтай тодорхой нэг мэх хийж барьдахгүй шиг тогтуухан. За эндээс л Пүрэв давгийн хувьд урдж мэх хийх болов. За өсөхөөрийн хувьд ч одоо бас нэлээд цэцэрлэгтэй хийттэй. За тохоос өгч нэг сэжиг гисэн хэдиж дутуудж байна да. Баруун талд хижээ дутуудлаа. За сэнжиг асгараад авсан. За хүчит өхөн барилдааны 5-ын даваанд Сүхбаатар аймгийн харьяат Батчаргал Өвсгөл аймгийн харьяат Хөгчрөнгөрийг давж одоо Даншгийн наадмын начин цолны болцол хангалаа. За
Хоёр их удаа дагуулаа төмөрлөө. Төмөрчөөд өөр. Энэ барилдаа. За ихэд ойрцоод газарсан да тэгээд. За бараг л мөнгөд давраган давчих шиг болсон. Арай сүйд газарчих шиг. За засвал хэцүү шийдэх байхаа одоо энэ тайлбарлагчийн хувьд бол нэг тэгж юун дөрөнд шийдвэр гаргах одоо боломжгүй. За эндээс харахад бол маш түргэн хугацаанд ойр ойрхон газардсан байгаа. Одоо манай найруулагч хэдхэн хормын дараа бас удаашруулсан байдлаар харуулах байхаа. За бүрүү даваг өсөх хоёр нар баруун талаараа рүүлсэн болгоод дан шуудганы барьт хотголаа. Хотгоо тахимдаад шахал мордоод авлаа. За мөн Австрал мөн сайхан одоо мэт хэлээ. За Аранга аймгийн Булган сумын харьяат бүрүү даваг Булган аймгийн Бүрэг хангай сумын харьяат өсөх хоёроор тавцлавж Даншгийн наадмын начин зодны болдог хангалаа. За өсөх хоёрын хувьд арай жоохон болоогүй байсан гэж байгаа юм уу? Барьцвэрээгүй байсан гэж байгаа юм уу? Жоохон маргаантай гомдтойд байх шиг байна да. За баруун долгоод хутгсан хутгаан дутуудангууд тахимдаад тахимдаан дутуу болонгууд мордоод мэхийн гүйцээсэн. Бид одоо түргэн шуурхаа авахсан байгаа гэж барих шиг боллоо. Өсөх хоёр нь болж барьцвэр жамжаагүй байсан гэж байгаа юм болов уу гэж бодож байна. За талбайд өрдөж байгаа хоёр бас дөрвөн бүхэн барилдаанаар хүч түхэн барилдааны 5-ын даваа өндөрлөн. За ер нь өчөөгийн ашгүй үдгүүсээ ахмагдлоо. За ингээд Аранга аймгийн Булган сумын харьяат хэр ойдын компани бүхэл түхэн дэвжээ алдар биендүр спортын рооны бүх Монгол улсын өсвөр начин Эрдэнэсын гэмбийн бүрүү даваг Даншгийн начин зодны болдгийг хангаж байна. За одоо үнэхээр хурц дайчин барилдаантай энэ цагийн шилдэг хүчтэнгүүдийн нэг өшөө одоо дээш явж ямар ч цолонд хүрч барилдах боломжтой бие сайхан дайчиж барилддаг юм шилдэг уран урт дайчин барилдаантай шилдэг залуучуудын нэг бол яхан аргагүй бүрүү даваг юм аа. За талбайд одоо мөнгөд Инхот нарын барилдаан бол одоо бас тодорхой шийдвэр гараагүй байна. Энэ хоёр бүхэн барилдаанаар бол одоо хүч түхэн барилдааны 5-ын даваа өндөрлөж байгаа. За бүрүү даваг бүрүү сайхан гэж одоо энэ цагт бол хоёр бүрүү за мөн одоо санжаа дам гончиг дам гэж хоёр дам гэж байх шиг тийм ээ. Одоо нэгэн үед хоёр мөнгө 1960-ад оны төгсгөл үе 60-ад он 70-ад оны үед бол хоёр мөнгө гэж байсан. За 1970-ад оны төгсгөл үед бол хоёр тэрэн тогтох тэрэн дэш гэж яригддаг байсан бол 1980-ад оны сүүл үе 90-ад оны үед бол хоёр эрдний Бат эрдэнэ мөнгө эрдний үе гэж байсан. За түүний араас бол 6 залуу цаан гэх мэт одоо энэ Монгол бүхийн түүхэнд бол нэр цугаа алдар цугаа өндөр төрөгсөн ийм сайхан хүчтэнгүүд үе үед одоо төрөн гастар байгаа. За энэ цагт бол хоёр дам хоёр бүрүү гэж бүрүү сайхан бүрүү давг онцгой дам санжаа дам гэж сайхан хүчтэнгүүд энэ дэнд түүхэн хүчилж байна. За мөнгө таврын хувьд бол их за хүч түхэн барилдааны 5-ын давааны барилдаануудыг бол одоо удаашруулан хөргөж байна. За тэрэн дотор дагуулж гойдсон одоо амар сайхны хувьд шуудганы барьцаа тавиагүй байсан учраас их сайхан. Тэгээ амар сайхны толгой дотор байсан учраас толгой дотор байгаа толгойгоо сэлжчих байгаа зэрүүгэнд нь. За бүрүү сайхны үлэг усны барьснаас зайлж дөрөв хөллүүлээд ард нагараад сойж аршин дараад ингээд бүрүү сайхан хашуутаар тавд авч начин цолны болзол хангасан. За хөгцөрөнгөрийн хувьд өөрөө нэг зайлсан юм байна. Тэр мэхэн дээр нь тавхайлдаад дайрсан юм байна. За энэ барилдаан дагуулад хөмөрсөн. За бүрүү давгийн хувцаж тахимдаад дутуудан гутан араар нь шахаж мордож сугдаж төрж өгөөд өсөх хоёрыг давсан барилдаан. Сугалдаа бас сайхан орсон байгаа. За энэ дээр дахиж харуулж байна. Наадсан дутуу таарсан байна. За энэ нь ойролцоод юм байна да. Дахиуцхад бол гэмгүүл юм байна. За одоо хөлийн асуудлуудын шийдвэр гарна. За энэ бүрүү давгийн одоо энэ баруун гарны сугдааг сайхан лавхан авсан учраас эндээс бол үнэхээр зайгүй шахсан байна. Шахаж сугдаад за гар ургалаад уршаа тонгорсон. Тонгорлсон нь бол одоо
Арга Мөнгөтийн хувьд сайхан бие сулсан. За тэгээд нэг эндээс харахад бол одоо их л ойролцоо газардсан байна да. За хоёр үхийн барилдааныг засуулууд. За хамт засуул бүрүүга, хатын бүрүүга, шарууга, ихэмж шаруу нараа бүр засч байна. За эдгээр засуулууд тэцүүд хоёр үхийг ахмад одоо хашир туршлагатай олон жил амжилттай сайхан ажилласан энэ хашир туршлагатай засуулууд хийж шийдэх байхаа ямарч байсан барилдааныг хингэнд тасалдгүй шийдэх болчихж байна. За 1922 оноос хойш одоо Даншиг наадам бол одоо зохиогдоогүй. За Даншиг наадам бол одоо 1639 онд бол одоо анх зохиогдож эхэлсэн гэж үздэг. За энэ наадам бол одоо Монгол хүний бол одоо их баяр цэнгэл наадам байжээ 1922 он хүртэл. За ингээд эртний түүхтэй эртний Даншиг наадам болдог байсан хүй 7 хотын одоо хүй мандлын оргон дэвжэн дээр бол одоо энэ Даншиг наадмыг эргэн сэргээж одоо энэ сайхан наадмыг нийслэлийн засаг даргын тамгын газар за гандан төслийн хэд зохион байгуулж байгаа. За хүй мандлын торгон ногоон дэвжэнээс за UBS телевиз, TM телевиз, SBN телевиз үзэгч та бүхэндээ орон даяараас шууд дамжуулан хүргэж байгаа. За хоёр үхийн барилдааныг бол одоо хоёр шудаа удаашруулж үзүүлээ. Энэ дээр бол одоо их л ойролцоо юм да. Наагур нэг засуул орж таараа харагдаж өгөхгүй. Мөнгөтийн тохоо дөрвөл зүйлсэн гэж байгаа. За тэгээд их ойрхон энэ одоо сая удаашруулж харуулж байгаа боловч яг барилдааны явц бол маш түргэн боломжгүй одоо. За хоёр үхийн барилдааныг одоо хайн давхар унсан гэж үзэж одоо Инкотийн талаар хаягдах сонгож барилдах нэ. За энэ дээрээс бол одоо хин давсан нь одоо Даншигийн наадмын начин цолны болцол ханган хариуцлагатай даваа хариуцлагатай барилдаан байгаа. За Инкотийн хувьд баруун талаараа алсын зөвөний барьцыг авч барилдахаар болсон байна. За эндээс бол мөнгө хотод хамгаална зүгээр. Инкотийн хувьд бол нэг баараг барьсан бүхэн давчна да. За шахтах өргөөд бүхэн дэвтэлээ. Бодгонын Монгол хүмүүс хэрэг Инкот мөнгө хотоор тав давж Даншигийн наадмын начин цолны болцол хангалаа. За Булган аймгийн Могодсон Риат улсын баяр наадамд 3 удаа тав давсан үнэн зэрэг өсгөдөр начин Жудаа үхэн барилдааны олон улсын хэмжээний мастер Эрдэнэгийн Инкот начин энэхүү Монгол улсын авраг Сүхбаатарын мөнгө хотоор тав давж энэхүү Даншиг наадмын начин золны болцлыг хангаад байна юу тааж. За цаашаа одоо бас 6 7 давж. За шахад татаад тахимдаад мэхэнгүүцсэн байна. За энэ барилдаанаар Даншиг наадам хүрээцэм 2015 наадмын хүчит өвхийн барилдааны 5-ын даваа өндөрлөж байна. Тун утгагүй 6-гийн даваа эхэлнэ. Нэг
Сайн байцгаана уу эрхэм хүндэт наадамчдаа. Их сайхан Монгол оронд минь өнөөдөр туяар хөгтөнгөр үүс солонгоо ихэрлүүлж Монгол ус голмөрнөөд наран зүг тэмүүлэн урсаж хөхрөх нууцын мандалд нь гүйгүүл загас сүлжилдэн наадч хөвч тайгийн гүндэн гур дүржсэн тоглож агадаг уудам талд нь адаг цэцэгсийн номын хонжил дэлгэгдэж агаар тэнгэрийн салхиар нь арц хүжийн ангидун үнэр сэнгинж нар хур тэгшэрсэн найр наадам хөглсөн айр гидэ бэлгсэн ажил үйл соргилсон дэлгэр сайхан намар тагуулж байна. Ингээ та бүхэндээ надгар сайхан намрын бэлэг цайн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. За ингээд даншиг наадам хүрээ цам 2015 наадмын үндэсний сурын харваанд амжилттай оролцсон эрхийн мэрэгэн харваачтан шагнал ёссын ажиллагаа ийхүү эхэлж байна. За ингээд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ноён Баттулг даншиг наадам зохион байгуулах хорооны дарга нийслэлийн засаг даргын хамгийн газрын дарга ноён Гэрэл Чулуун гандан тэгчлэн хийдийн шанз дуа амар жаргал гандан тэгчлэн хийдийн наадам Бямжав нийслэлийн засаг даргын орлогч Энх Тэнгэл нийслэлийн засаг даргын орлогч ноён Буян Далаа нарыг хүндэтгэн урин далъя. үндэсний сурын харваанд нийт 369 харваач тэт мэрэгнээс орсноос эрэгтэй харваачтаас 1 дугаар байрыг Сэлэнг аймгийн Өрөө сумын уугуул Алдар спорт Жим интернэшнл компанийн харваач Монгол улсын мэрэгэн Бадрим Батбаатар 38 оноогоор 1 дугаар байрыг эзэлсэн байна. За баяр хүргэе наадамчдаа. 2 дугаар байрыг Ховд аймгийн Булган сумын уугуул Хангал спорт клубын харваач Монгол улсын оц мэрэгэн Хамжавын Отхон баяр 36 оноогоор 2 дугаар байрыг эзэлсэн байна. 3 дугаар байрыг Дундгов аймгийн Сайхан Овоо сумын уугуул Баянгол дүүргийн харваач Монгол улсын спортын дэдмастер Чимбатын Эрдэнэ оюун 36 оноогоор 3 дугаар байрыг эзэлжээ. Баяр хүргье. 4 дугаар байрыг Баянгөлгийн аймгийн Алтан цогц сумын уугуул эрчим хүчний барилгын угсралтын тэрээсийн ажилтан Шин Надахвагийн харваач Монгол улсын мэрэгэн Хасгийн Болдбаатар 36 оноогоор 4 дугаар байрыг эзэлсэн байна. Баяр хүргэе. 5 дугаар байрыг Хэнтэй аймгийн Бат Ширээ сумын уугуул Уурхачин клубын харваач Монгол улсын спортын мастер Нямсүрэнгийн Өлзий бэлэг 35 оноогоор 5 дугаар байрыг эзэлсэн байна. Эмэгтэй харваачтаас 1 дугаар байрыг Говь аймгийн Баяндалаа сумын уугуул Баянгол дүүргийн харваач Монгол улсын спортын мастер Ишгэгийн Цэцэгма 39 оноогоор 1 дугаар байрыг эзэлжээ. За баяр хүргэе наадамчдаа.
2-р байрыг Төв аймгийн Баян Үнжил сумын уугуул Баянгол дүүргийн харваач Монгол улсын мэрэгэн Динагийн Бацая 37 оноогоор 2-р байрыг эзэлжээ. 3-р байрыг Норнод аймгийн Баяндум сумын уугуул Шин надах багийн харваач Монгол улсын спортын майстер Чагнаад Оржийн Андава 36 оноогоор 3-р байрыг эзэлжээ. 4-р байрыг Орхон аймгийн Баян өндөр сумын харьяат Хангард клубын харваач Монгол улсын спортын майстер Мягмарын мөн хамглан 35 оноогоор 4-р байрыг эзэлжээ. 5-р байр Говьалт аймгийн Эрдэнэ сумын уугуул Сүхбаатар дүүргийн харваач Монгол улсын спортын дэд майстер Солонго 35 оноогоор тус 5-р байрыг эзэлсэн байна. За харваачдынхаа шагналыг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ноён Баттулга Баншиг наадам зохион байгуулах хорооны дарга нийслэлийн засаг даргын хамгийн газрын дарга ноён Гэрэл Чулуун Тэгтийн их санддва амар жаргал гандан тэгшлийн хийдийн Даадам Бямбжав тийн засаг даргын орлогч ноён Энх Цэнгэл нийслэлийн засаг даргын орлогч ноён Буян Дада нар гардуулан өглөө. За ингээд эрхийн мэрэгэн харваачдаа сумн үргэлж цэцэн байхын үлжийтэйг өргөн дэвшүүлье. Баяр хүргье наадамтдаа. За ингээд манай харваачд соён бутугаа нар зүү тоор наадамчин олонтойгоо мэдлэгийг урьж байна. Эрхэм гүнд наадамчдаа. Даншиг наадам хүрээ зам 2015 наадмын баяр наадмын талбайд Оус аймгийн Гэргал сумын харьяат 1964 оны Японы Токио, 1968 оны Мексик олимпик наадмын шагнал байр, 1972 оны Мюнхен олимпийн мөнгөн медаль, 1973 оны Ираны Тегераны мөнгөн медаль. Даншиг наадам хүрээ зам 2015 онд Чойрын ном хилэлцэх тэмцээнд оролцсон лам хуургуудаа бас уран залъя. Ном хилэлцэх наадамд 80 гаруй лам оролцсноос 1-р байранд Даш Чомбил дасан, 2-р байранд Идга Чойзлон дасан, 3-р байрыг Унга Чолон дасан нар тус эзэлсэн байна. За ингээд унзд гоч нарын тэмцээнд нийт 20 гаруй хийдийн унзд гоч нар оролцсноос 1-р байранд Өвсгөл аймгийн Мөрөнгийн хүрээ гандан даржааллын хийдийн унзд цав гочор орсон байна. За баяр хүргье наадамстаа. 2-р байранд гандан тэгшлийн хийдийн Жүд Засангийн унзд Тулг, 3-р байранд гандан тэгшлийн хийдийн Цогцон хурлын голч Бат сүрэн орсон байна. Тусгай байранд Дундгов аймгийн Дашчон хурлын хийдийн унзд Чогсом Жав, гандан тэгшлийн хийдийн Цогцон хурлын голч Бадам Дорж нар тус эзэлсэн байна. Шагналыг нар вончин хуйлгаан гардуулнаа.
Тосон урлагийн тэмцээнд нийт 15 хийдийн тагилч нар бүртгүүлснээс 1 дугаар байранд гандан тэгчлэн хийдийн Сэрбэн пүрүү 2 дугаар байранд зүүн хүрээ дашшолон хийдийн Эрдэнэ билэг 3 дугаар байранд их хүрээ датангийн Санчир Жавнаар оролт тус байсан байна. Тусгай байранд Завхан аймгийн Төгс буян Жавхлант хийдийн Батчаргал их хүрээ хийдийн датангийн тагилч Баян Жаргал нар тус эзэлжээ.